Тав, дөрөв, гурав, хоёр, нэг. За Oh, you make me wanna talk back. өнөөдөр бидний бэлдсэн Broken alone, I feel the rain crashing down. байна. Тэгээд Around this empty town, we're searching for the байх гэж lost найдаж and байна. Бид нар болохоор энэ ард гарч байгаа 180 градус гээд галзуу үргэлт гээд клуб байгаа. Бидний амьдрал одоо бидний тохиолдсон зүйл бол энэ галзуу үргэлт юм аа. Тэгээд бид нарт өнөөдөр бэлдсэн үзүүлбэр бэлдсэн байна. Энэ маань болохоор special meet гэдэг үзүүлбэр байгаа. Тэгээд хайцнаа ами бүрт хоёроо аль ташлаар лавья. Oh, you meant the world to me. I used to kiss your head when you cried for me. Hold your hand while the pain was over. Keep you warm by the roaring sea. You meant the world to me. За бүгд нь өөрөө минь бүгдийг харж байгаа баян гадар маш баяртай байна. Бүгдээ бидний бэлдсэн зохиомж маань бусад юмудаас арай өөр байх болно. Мэдээж та бүгд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр маршаад явах шууд байгаа үйл авцгаая. Hey, I thought it was all over. Ника тэр бид уусан болсон юм. Чи өөрт ч юм уу? Энэ нас тийм шүү. Чи бүгд итгэж болсон гэсэн энэ юм аа. Oh yeah, wow. Тэр өнөө баг таараа. Хүмүүс зүрх чамд санаад байх байлээ. Тархин ойлгосон тэр тэгэхээр бүгд цаг тэлж юм. Яашгүй. Бүгд хийгээд хорин хоёр on nice clean ника бодож мэдлээ. Ганцаарч гэсэн амтан бүхий баг цууж. За одоо болидоо хүнээ байхад байсан доо хөлтлээд их бич хутгар байсан доо хурм хоёрын хооронд дөрөв дундх уусах тассан миний үгнүүдээ загсаад бүгий бодон болсон болов амьдсаа байхад босч чадж энэ тиймээс тусамж ирж хайгаа хөдөлгсөн даанч хараас ихлээ мэдгүй хөдөлж чадсан миний хаан оршоо би мэдгүй за тэр юуны ганцаардаж ботож энэ үстгэлээс гарах гэж уулын хичээсэн юм байна тийм үү тэгэхээр яагаад хийс гэж үнхээр бүтгэл өөрчлөлт гэж үү Өнөөдөр болохоос биш тийм асуудалтай нууц чадлаа байсан ийш тийш цугтаас хичээж үзсэн дуу хоор бэлэг сэтгэл зүйч тавил гэдэг зүйлийг баг олгож өгсөн хэвчээ. Тэр үед нөгөө сүмийн танилцуулгыг алан нотлох болгон миний татарч бүр цааш. Сталкер юм ахлах шиг хамаг юм мэдээд байхын тэгээд дэлхийд үтсэн нэр бүр босоод ах юм. Fast forward me 26 он. Нэг л итгэж чадахгүй one night change. Төсөөлөд үстэй нэг нөр хүн за ер нь бол олон юм биш өмнө шал өөрчлөсөн. Яа. Сонирхолтой. Тийм ээ. Энэ хүмүүсийн амьдрал боломжтой гэж боддог үстэй. Гэсэн ч их тийм үү? Үгүй хөөний сэтгэл годог шарс өрөх хормох суулж бидний цаадах дээр хүмүүс хитэн татан таны шашин гихэмтэж одоо бод татгаар тэгээд дараа нь дүгэн. What can I say? Бурхан чөлөөлж чадсан үнэн бусдын болос айгаас хөө эсвэл арай өөрөө чам гэсэн боломж ахам хийгээл хэвчээ. Окей, calm down. Тэмшиг. Чиний цааш сонирхолтой. Бидний нэр тэрэн хадгалсан юм уу? Бурхан хэлбэл нэр өөрчлөж болно гэж харагдаж байна. Тэр бидний харилцаараа үгээд дуусч байна. Маш их баярлалаа. This is 219. За баярлалаа. Тэд манаас сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй. Тэгээд хоёр дараагийн дуу маань болохоор CFM гэдэг нэртэй дуу. Тэгээд энэ болохоор Apath гэдэг дууны cover аа. Тэгээд та бүхэн бидээс сонирхноо. 3, 2, 1. Christian Fellowship Ministry. Let's go. CFM, FM, CFM, FM, CFM, CFM, FM, CFM, FM, CFM, FM. Надо посылся, шичам
тусахгүй гэж юу намайг өөрчилсөн шиг чамайг өөрчлөхгүй гэж юу бүртгэхгүй байсан бүхэн нүдэн дээр битээ бүрхэн тал байсан эрэг чөлөө одоо миний CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM FM Юуч байсан мэдсэн шинэм дэхтэн мочилсан хийсэн нэтэр үнэг эм цамаг нэсэн носон ёо гомдос хор надад туссан шиг чам тусгүй гэж намайг үрчилсэн шиг чам хөрсгүй гэж бүртгэхгүй байсан бүхэн нүдэн дээр бүртгэхгүй байсан эрэг чөлөө одоо миний CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM FM Okay, so you know the story. Are you ready? Yes, I'm gonna get you. Hold on, it just is me. Шиг чам тусахгүй гэж юу намайг өрчилсөн шиг чам хөрсгүй гэж юу бүртгэхгүй байсан бүхэн нүдэн дээр битээ бүртгэхгүй байсан эрэг чөлөө одоо миний CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM FM CFM эрэг чөлөө одоо миний Баярлалаа Нэг хоёр. За дараагийн дууны маань нэр болохоор трипл нэртэй дуу байгаа. Ингээд энэ дууны маань олон тавг хавцуулна. За бүгдний нэрэн мэд одоо дуустууны маань нэрийг трip гэдэг. Энэ дууны утгыг бид яаж өөрчилсөн бэ гэхээр бид юунаас инспирэшн авдаг вэ гэдгээр утгаараа өөрчилсөн байгаа. Дуугаа диж уцгаая. Чадахгүй учрын түнээ замаа би авсан хачсан гэрэл надаас авсан эзэж дуусахгүй түүнийг авснаа ёо өчигдрийг март өнөдөр шин зам эзэндээ тэгээд өршлүүлэн өөрийн хүчээр биш нэ ураар өршлөн тэр зүг сэтгэлийг минь ёо на миний доцогоо түнэн оо на эцэг би хэтэж болжоогүй сүдэл зогсож чадахгүй сөрөс зогсож чадахгүй эцэг Wish I said how better what you say I made a song how to now me was so dark what you say Till what me cross me again Urge passion and passion It's like that I found Look there was in the bottom between head It felt like trip It sound like trip Let's go Little more monster Marco baby hello I felt And the best Dünya üstüne yar yırtı Hatsız uyum sekşmen Knockout Ekmekler hoş beğendik Kick-up Etiketi çalıştır ben O çarşı tüpeti dok ben Beni dağıtılar Görsen o Na 이제 비키트 소중히 소도 썩수 잡고 예예스를 썩수 잡고 이제 길을 보이는 모든 신났다 한배다 What you say 남의 다신 하트 남의 봤어도 모두 What you say 일본 미니 고시비니 길을 So passion and passion It's like that I found 그냥 버스팅 너보단 비투니 할 It's all like drip Sound like drip Oh 저렇게 너도
Баярлалаа. За дахиад нэг алаг дашин хэдүүлээ үнэхээр гайхалтай байлаа тийм үү? За манай энэ хамтлаг манай энэ дуучид маань үнэхээр гайхалтай дуулж байна. Гэтэ эдний дуулж байгаа өглөө та бүгдийг илүү сайн анхаарлаасаа гэж хүсэж байна. Яг тэгвэл энэ залуучууд маань бүгдээрээ яг энэ хойно гарч байгаа 180 градус амьдрал нь эргэсэн учраас өнөөдөр ингэж гард дуулж байгаа маа. Тэгээ бидний хөтөлмөр маань одоо цаашаа үргэлжилж байна. Тэгээд одоо болохоор бас нэг залуугийн хэдүүлээ амьдралыг намтрыг сонирхож үзье. Тэр залуугийн амьдрал нь бас мөн адил 180 градус өөрчлөгдсөн байгаа. Тэр залуу маань түүнийг одоо ярих хүссэн юм аа. Тэгээд тайзнаа хэдүүлээ гэлмэнгээ алга тагшлагаар хүлээж авъя. За та бүгдийг харж байгаа юм шиг баяртай бүгд нь өрөө мэндийг хүргэе. Би нэг багсан зүйлийн талаар хуваалцахыг хүссэн. Энэ нь болохоор та бүгд бодож бид бүгдээ хамгийн ойрхонч сэдв байж магадгүй та бүгд бодоод үзэхгүй хэн нэгэн яг бусдаас айх айц гэж үүдэг штэ бусдын бодлоос хэн нэг намайг яг юу гэж бодох бол нөгөө энэ хүн намайг юу гэж бодох бол нөгөө хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл тэр айц ийм айцтай хүмүүс яг өөрийгөө алдаж эхэлдэг өөрөө биш учир нь хэн нэгэнд таалагдахын тулд уг нь хэн нэгэнд илүү таалагдахын тулд мөн хэн нэгэнд тал засаж гэх юм уу те тал засаж мөн яг л сүргийн амьдралаар найзуудыгаа дагаж тэр нь дандаа сайн зүйлч буруу зүйлч байсан буруу зүйлс рүү ихэнхдээ л буруу зүйлс рүү уруу татагдаж яг л тэр зүйлсийн дагуу яг л тэр амьдралаар амьдрах ёстой юм шиг амьдрч эхэлдэг байгаа амьдрч эхэлдэг энэ зүйлс яг л миний амьдрал байсан зүйл учир нь гэхээр яг л би хэн нэгэнд зүгээр л таалагдахын тулд нэг хин нэгний намайг юу гэж бодох бол гэсэн айцаас айж өөрийгөө алдаж байгаа мөн хин нэгэнд таалагдахын тулд мөн хин нэгэнд өөрийгөө алдаж тэгээд мөн энэ эцэстээ тэр хин нэгэнд таалагдах зүйл гэдэг нь одоо хүмүүсийн ихэнх нийтлэг зан чанаруудыг энэ нь болохоор яг л өөрт нь ашиглаж болохоор хүн байвал нэг бол өөрт нь илүү ашигтай байвал тэр хүнийг ашиглаж мөн тэр хүнийг ашиглаж яг өөрт ашигтайгаар эргүүлэхэд бэлэн байгаа. Тэмүүтэ тэрийг өөрийгөө илүү сэргэлэн гэж боддог. Гэхдээ яг л хин нэгнээс айх айц нөгөө намайг юу гэж бодох бол гэсэн айц над байсан. Гэхдээ энэ нь болохоор байсан гэдэг нь би яг энэ сүмд ирэхээс өмнө мөн энэ 180 клубт ирэхээс өмнө энэ зүйлсүүд над байсан. Харин үүний дараа би яг энэ айцаас би заавал хин нэгэнд таалагдах гэж биш нөгөө хин нэгний бодлоор биш хин нэгэнтэй хамааралгүйгээр амьдрч болох юм байна гэдгийг ойлгосон нь юу вэ гэвэл Есүс Христ миний төлөө намайг үнэхээр та бүгдийг намайг яг л байгаагаар маань хайрлаж байгааг ойлгосон мөчөөс хэлж байгаа учир нь тэрээр энэ дэлхий дээр ямар ч нүгэлгүй хүн гэж байхгүй гэж байгаа харин нүглийн хөлс бол нүглийн хөлс бол үхэл гэж байгаа хүн харин нүглээс Есүс Христ биднийг чөлөөлж байгаа энэ нь болохоор яагаад вэ гэхээр Библиэлд Есүс Христ загалмаа дээрээс 6 удаа буух боломж байсан ч тэрээр буугаагүй учир нь биднийг там дахиад хүсээгүй учир нь бидний төлөө биднийг хайрлсан учраас яг энэ хайрыг мэдрэх үед чин сэтгэлээсээ мэдрэх үед яг жинхэнэ чөлөөлөлт аврал явагдсан үүгээр би чөлөөлөгдөж хин нэгэнд таалагдах гэж биш хин нэгний бодлоор амьдрах ямар ч хэрэггүй гэдгийг ойлгосон мөн яг энэ хайрыг мөн энэ чөлөөллийг та мэдрэхийг хүсэж ивэл нөгөө энэ зүйл танд үнэхээр хэрэгтэй байвал та өөрийн зүрх сэтгэлдээ бурхныг гүрхийг хүсэж байна. Тэгээд баярлалаа. За дахиад нэг алга таши энэ залуу маань үнэхээр 180 градусаар өөрчлөгдсөн байгаа. Бид нар яг нэг буруу зам руугаа явж хагаад буруу зам байсан гэдгийг мэдээд яг эргэхийг одоо 180 градус гэж хэлж байгаа. Тэгээд бидний амьдралд одоо тохиолддог гацгүй мэт санагддаг зүйлс маань болохоор үнэхээр бид тусалсан байгаа Есүс Христ. Тэгэхээр энэ зүйлийн талаар манай энэ залуу маань гэрчлэхийг хүссэн юм аа. Тэгээд дараагийн хөтөлбөр маань бас биднэрт үргэлжилж байна. Бидний хөтөлбөр маань болохоор баяр хөөр гэдэг нэг гайхалтай дуу байна. Тэгээд тайзнаа Хуска хэрэгл хоёроо алгадчлаар өгч авцгаая. Энэ дууны нэр баяр хөөр эсвэл дуу гэж авцгаая.
дахиж ирэхгүй төрч биш дээрээр үнийг амьдрал хүлээн авахыг бурхныг Амьдралсаа олж хар зүхэн гэгдэгин Өөрийгөө болцоогоос өмнө дотор үгэцэгин Бухан иргэж чадвал уг нь хэрэгтэйгин Хамгийн гол нь чиний ирээдүйг ирэлтэй байна Хүсэл мөрөөдөлтөө хүлээн туулах ёстой дайн би Өөрөөрөө бүхний нөвөл байвал тэр хүн зомби Хүмбэр хэцүү цагт бухан дуулах зомби Бухан ингэж болтыг дидэж ойшлогдсон хүн би Харал багын хүсэл мөрөөдөл чи хаан байна Өгөснөө дүнэлгий омжилийн цаан байна Одоо ч өрөөдөггүй бишээ Бухан идгээд үстэй Чиний мэдих дуухдуулаас тэр идэх үстэй Амьдралгийн ийм байх ёстой гинэ Алин мөгийн нэг ихий залуу минь Аргугүй санагдал зүгээр инэ Үхлээс бусдын бүгднээс чиний төлөв хийнэ Даваа нам явах хэрэггүй дахиж ягас чамд ирэхгүй дахиж ирэхгүй төрч биш дээрээр үнийг амьдрал хүлээн авахыг бурхныг Даваа нам явах хэрэггүй дахиж ягас чамд ирэхгүй дахиж ирэхгүй төрч биш дээрээр үнийг амьдрал хүлээн авахыг бурхныг Бууч би бүгдийг чинээр ихэлгээ Бүгдийн зүйл гэж ордож бихээс Зөрөг байсан тэр өдөр цагаас Хүмүүс чамд доошны тэр цагаас Ихсэг үгэж хэцүү байдаг дахин нэг тавтааш Төгсөлтийг таман гэж чи ордоныг амдаач Өөр байгаа хүсэл тэмүүлээ дахин нэг санаач Ирээдүй би гэж мөрөөдөө Ядах бүхний хамт би гисэн эшлэс би Бухантай хамт хүсэлтэй хамтаа хий Yes, you both миний аврагч 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 тэр бол soft and tight Бэта За хүүхдүүдтэй баярлалаа. За өнөөдөр та бүгдийг ирсэн шигээ бити гараад яваасаа гэж хүсэж байна. Өнөөдөр ямар нэг юм ойлгоод бас шийдвэр гаргаад ингээд гараасаа гэдгийг хүсэж байна. Тэгээ бидний энэ концерт маань болохоор бүгд одоо ямар нэгэн шийдвэр рүү алхам руу одоо хүргэх чиглэлтэй байгаа. Тэгээд өнөөдөр бас дахиад гайхалтай дуу хүлээж байна. Намайг өөрчилсөн гэрэл дэвээгээд темп анхаага одоо тайснаа халуун алах бишгээр өгч авцгаая. Темка гэдэг. За энэ Баянбол киноны Ост намайг өөрчилсөн гэрлэгээ гэдэг дууны үгэн дээр cover хийсэн байгаа. Тэгээ та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Хэрвээ таньдаг мэддэг үг бол хамт болж болно. Чүсэн гэрэлгийгээ зүрхэндээ сасан хайрын гэрэл надад таниулсан чихэн нүн андуурсан байж өрийн мөрөөдөл намайг өөрчилсөн гэрэлгээ зүрхэндээ сасан хайрын гэрэл надад таниулсан чихэн нүн андуурсан байж өрийн мөрөөдөл Нэмсэглэл урамжуултай итгэлээ алдсан тэр нэг тэнгэрт хөөрчөв самбал минь сайхан тэрэл бурхан намайг өөрчилж чадсан бүхэн илүү энгийнтэй ил амьдрал илүү үнцэнтэй бүх зүйлийг авч болохгүй юм Асан бүхний мөнгөөр шийдэхгүй гэдэг ертөнцөд биш шат цагаан ертөнцөд биш намайг өөрчилсөн гэдэг зүрхэндээ сасан хайрыг
андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өрчсөн гэлтэгээ зүрхэн насаасан хайрын гэлээ надад амсан чихэн нүний андуурсан байж өөрийн мөрөөдлийг одоо л яг чихэн хүн байх бурхан би танаас сонссон надад өрчсөн нэг өдөр ингийн биш гэдгийг хаасан үргэж бодноны хүсээ амьд минь ночлогцны мэдээсэн бас олонсон чихэн амьдлыг түгээсэн эрдэнэс би шат цагаан байж эрдэн чихэн биш бүгд ходан намайг өрчсөн гэлтэгээ зүрхэн насаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өрчсөн гэлтэгээ зүрхэн насаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг андуурсан байж өөрийн намайг өрчсөн гэрлэгээ зүрхэн насаасан хайрын гэрлээ надад таниулсан чихэн нүг андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өрчсөн гэрлэгээ зүрхэн насаасан хайрын гэрлээ надад таниулсан чихэн нүг андуурсан байж өөрийн мөрөөдлийг баярлалаа. За Тэмка ахта баярлаа. Хэдүүлээ дахиад нэг удаа халуун алга ташия. За бидний хөтөлбөр бас мөн үргэлжилсээр байна. За тэгээд өнөөдөр дахин нэг биднийг дуу хүлээж байна. Энэ дуу маань болохоор чи марцна гэдэг нэртэй дуу. Тэгээд тайцнаа Уланга халуун алга ташлаар өгтөө авцгаая. Нэг хоёр. За бүгд нь орой минь өнөөдөр Анастасия гэдэг дуучны Left Outside Alone гэдэг дууг утгыг нь бүр тис өөрчлөөд дуулах байгаа. Та бүхэн хүлээн аваад үзээрэй. Шиг хэлэхгүй өөрийнхөөгийн яран цусаа бүх нүглийг хүчээсаа эдс савасан юугаар зүлэшгүй үнцэн бүх татгалзаж басан шгэрочсан бас Иесус Христос нүгээс аварсан энгэл тотог чирууч гацогтой энэ надад байсан бүгд одоо ямар ч удаагүй чи марцаг чамайг үтээсний хин хандлыг бодоо өчиг хогос
За үнэхээр гайхалтай дуу дуулж өгсөн холондоо баярлалаа. Дахиад нэг алга ташаа хэдүүлээ. Энэ дууных нь үнэхээр гайхалтай байна тийм үү? Шинэ тэнгэр газрыг хэн бүтээснийг гээд үнэхээр бидний одоо амьдарч байгаа эмглийн ертөнцийн нэг бүтээсэн байх гэж бодож байна. Өнөө одоо үргэлжлүүлээд бид нэг одоо гайхалтай жүжиг хүлээж байна. Энэ жүжигийнхаа маань нэр нь болохоор бүтээлсэн нэртэй байгаа. Манай өсвөрийн залуучууд маань одоо нэлээд жүжиг тоглолоо. Тэгээд таасан сая ихнүү гэж урьж байна. Жүжиг бүтээлээ жүжиг гэж авъя. Tonight we will fly above the sky. We are heroes tonight. From town to town, from London to Taiwan, I've been all around the globe trying. Дэмжээдгээрээ манайхаа энэ жоохон техникийн санал гарсан байна. Speak to me. I want to feel you. I need to hear you. You are
you, and I'll be moved by you. But you tell me, how could it be any better than this? 'Cause you're all I want, you're all I need, you're everything, everything. You're all I want, you're all I need, you're everything, everything. You're all I want, you're all I need, you're everything, everything. You're all I want, you're all I need, За жүжигийн багийнханд үнэхээр баярлалаа. Үнэхээр гайхалтай гоё жүжиг байлаа. Тэгээ та бүхнийг одоо ойлгосон байхаа гэдэгт одоо найдаж байна. Тэгээ энэ жүжиг, энэ хөтөлбөр, энэ дуу гэрчлэлээрээ бид нар болохоор нэг л зүйлийг одоо хэлхийг ойлгохыг одоо хүссэн юм аа. Тэгээ бид нар сая түрүү хэлсэн шүү дээ. 180 градус бидний амьдралаа өөрчлөгдсөн энд байгаа залуучуудын гэдгсэн. Тэгээ өнөөдөр болохоор би та бүгдэд болохоор бяцхан нэг зүйлийг ярих гэсэн. Гэтэ хүн болгон мэддэг, хүн болгон ярьдаг. Гэтэ ямар нэгэн шийдэл байдаггүй тэр сэдвийн талаар ярих гэсэн. Өнөөдөр болохоор энэ бидний нийгэмдэр маш олон мэдээнүүд явж байна л да. Facebook тэ тэмдэг одоо үеийнгийн дээрлэлт, одоо хүчирхийлэл, одоо бие бинийгаа одоо дорд үзэх, доромжлох гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлуудыг одоо гарч ирж байна. Хамгийн наадахын жишээ гэх юм бол сая нэг Facebook дээр явж исэн. Тэр үеийнгийн 10 жилийн охтууд одоо бие бинийгаа одоо хүчирхийлж байгаа, дорд үзэж байгаа тэр бичлэгийг одоо интернет дээр тавьсан байсан. Тэгээ магадгүй хүн болгонд тиймэрхүү хүчирхийлэл байдаггүй ч гэсэн маш олон төрлийн хүчирхийллүүд бол энэ нийгэм дээр бидний амьдрал дээр бидний хажууд оршин байдаг. Бид бие махбод орж биш ч гэсэн үг хэлээр, үзэл бодлоор янз янзын хүчирхийлэлд биднэрт өртсөн байдаг. Тэгээд энэ хүчирхийлэлд өртсөн одоо залуучууд, хүүхдүүд маань ирээдүйд том болоод бас л хин нэг одоо хүчирхийлэх тэр зүрх сэтгэлийн одоо шарахыг тээдэг байгаа даа. Тэгээ энэ шарах маань бол бидний амьдралд бол хязгаарч харилдаггүй. Хин нэг магадгүй энэ газар багада залуудаа гэдэг ч юм уу хин нэгэнд одоо тиймэрхүү байдлаар одоо хүчирхийлүүлж исэн, шарах сөрөг авч исэн байж болох юм. Гэтэ энэ маань бидний амьдралд үнэхээр сөрөг нөлөө дагуулдгийг бол бид нар мэднэ. Тэгээд энэ бүх зүйл маань эцсийн эцэст одоо бидний амьдралыг одоо сүрэл болгож хүргэдэг. Бид нар хин нэг үзэн ядснараа хин нэг өшөө авах сонзонгийн сэтгэлтэй байгаад бид нар хин нэг хайрлах ямар ч боломжгүй байгаа. Хэрвээ бид нар зүрх сэтгэлийнхаа тэр асуудлыг шийдэж чадахгүй бол бид нар тэр гайхалтай эрхчлөө, хайрыг, тэр амьдралыг бид нар бий болгож чадахгүй. Нөгөө л нэг хуучиндаа гатсан, нөгөө л нэг хуучиндаа тэр үзэн ядалт дотроо живсэн хүмүүс байгаад л байх болно гэж хэлэх гэсэн юм аа. Тэгэд хамгийн гол нь маш олон хүмүүс хин нэг уучлахыг хүсдэг, даанч чаддаггүй. Өөрөө маш их хүсэж байгаа, маш их оролдож байгаа. Даанч гэдэг хин нэг үзэн ядсан хэвээрэл байгаад байдаг байгаа. Тэгээ энэ маш харамсалтай байдаг. Тэгээ энэ мэдээгээр бас гарч ийн л та үеийнгийн дээрлэлт, энэ хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл яриад л байдаг, байгаа л байдаг. Гэтэ хинч гарц гаргалгааны талаар ярьдаг
байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар тэр хин нэг үзэн ядаж боолчлогдож тэр өөрийнхөө амьдрал тэр гонигтай амьдралыг сонгох ямар ч том шаардлага байхгүй байгаа. Бид нар арга замын талаар өнөөдөр ярих гэсэн. Тэр саний жүжигэн дээр бид нар харлаа шүү дээ тий. Та бүгдийг ойлгосон байх гэж найдаж байна. Энэ нөгөө хүний амьдралд маш олон зүйл одоо сорилтууд тохиолдож байгаа. Тэр болгондор бид нар унж бүдэрч байгаа. Бид нар төгс хүн байхгүй алддаг. Гэхдээ бид нарт тэр одоо сорилтуудаас тэр нөхцөл байдлуудаас гарах боломж байдаг. Биднэрт үнэхээр тэр өнгөрснөө мартаад урагшд алхах тэмүүлэх итгэл найдвар биш үү залуучуудаа. Энэ маань болохоор Есүс Христийн хайр, Есүс Христийн золиос бидний тэр гашуурал, тэр бидний тэр гэмтэл, бидний тэр зүрх сэтгэлийн асуудлыг шийдэж өгч чадах байгаа. Үнэхээр хүчрхийлэлгүйгээр, үнэхээр ус хонцонгүйгээр бүх асуудлыг шийдсэн цорын ганц нэгэн бол Есүс Христ байгаа. Түүний амьдралын намтрыг харах юм бол тэр бүгдийг уучлж исэн байгаа. Тэр бүгдэд хайрыг санал болгож исэн байгаа. Тэр хизээж хүчрхийлэл, хизээж ус хонцон санал болгож өгөв. Бид нар мэдэн шүү дээ. Бид нар хин нэгнээс өшөө аваад нэг бас адилхан хүчрхийллээгээд амьдрал ерөөсөө дээрждэггүй, өөрчлөгддөг. Энэ бол туйлын үр дүн байна. Тэгвэл бид нар заавал тэр буруу арга замыг сонгох шаардлагагүй байдаг байгаа. Тэгвэл өнөөдөр Есүс Христ биднэрт эрх чөлөөтэйгээр хин нэгнийг үзэн ядалгүйгээр хайраар дүрэн, бэлхэн дүрэн тэр өнгөрснөө мартах боломжийг биднэрт олгож байгаа. Биднийг дахин үн цэнтэй амьдрах боломжийг олгож байгаа. Тэгвэл өнөөдөр та сэтгэл зүрхэндээ ямар нэгэн асуудалтай гэдгийг мэднэ. Тэгээд бас бид нар өмнө ямар нэгэн алдаа гаргаж болно. Тэгээд тэр хин нэгний дээрлэж эсвэл хин нэгний дээрлүүлж байсан бол өнөөдөр та бүгд үнэхээр чөлөөлөгдөх гайхалтай боломж байна гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд ямар ч газар одоо тухайн газрыг хүндлээд дагаж мөрддөг дүрм гэж байдаг тийм үү. Тэгвэл бид төлөө бусдыгаа хүндлээд 5 минут толгоо гутаалгаад нүдээ аних гэсэн. Бусдад шудраг боломж олгохын тулд та бүхэн толгоо гутаалгаад нүдээ анихгүй гэж би та бүхнээс хүсэж байна. Өнөөдөр би энэ сэдвийн талаар ярихыг хүссэн. Хэрвээ та амьдралдаа ямар нэгэн гүн гүнзгий шарах сөрөв тэрийг мартаж чаддаггүй бол тэр маань ямар нэгэн шинэ харилцаа үүсгэхэд саад болж байгаа бол өнөөдөр тэр саад болж байгаа чөлөөл саад болж байгаа зүйлээс бидний ярьж байгаа Есүс Христ чөлөөлж үнэхээр чадах юм аа. Магадгүй хин нэгний амьдралыг ярьсан байж болно. Энэ маань ерөөсөө асуудал биш. Хамгийн гол нь асуудлаас гарах арга зам байгаа. Бид нар өнөөдөр үнэхээр үргэлжлүүлээл өнгөрсөндөө гацаад амьдрахыг хэн ч хүсэхгүй байх тийм үү? Бид нарт өнөөдөр үнэхээр гайхалтай боломж байгаа. Бид нар Есүс Христийн золиос, Есүс Христийн уулчлалаар бид нар үнэхээр чөлөөлөгдөх боломжтой. Яагаад гэвэл тэр бидэнд хайртай. Хайртын хамгийн том шалтгаан тэр бидний төлөө өөрийгөө өгсөн байгаа. Үхэлд тушаасан байгаа. Тэр бидний өмнөөс гим нүглийн маань үүрсэн байгаа. Тэгвэл өнөөдөр та зүрх сэтгэлтэй асуудалтай, зүрх сэтгэлтэй гим нүгэлтэй гэдгээ мэднэ. Бурхны өмнө уучлалт гуйж эвлэрэх шаардлагатай гэдгээ мэдэж байгаа. Тэр хүн энэ зааланд сууж байх юм бол та өөртөө шударгаар, зоригтойгоор, нэрээ бодлогоогоор та гараа өргөд болохгүй гэж би танаас хүсэж байна. Таныг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй. Та өөртөө шударга хандж болно. Тэр уучлалыг авах, тэр Бурхны гайхалтай нэгүслийг олж авах, дахин шинээр үн цэнтэйгээр амьдралаа эхлүүлэх тэр нэгэн байгаа бол та дөрвөн зур, хоромхон зур гараа өргөд болохгүй гэж би танаас хүсэж байна. Би тэр гарыг харж байна. Таны шудраг байгаад баярлалаа. Та гараа болгож болно. Өөр нэгд хүн байна уу? Танд Бурхны уучлал хэрэгтэй. Таны амьдралд шинэ эхлэл хэрэгтэй. Бурхан танд тусалж чадна. Тэр гарах арга зам мөн. Өнөөдөр бид нар хувиа хичээсэн хүмүүсийн үр дүнгээр хувиа хичээсэн хүмүүсийн тэр буруу алхмаас болж бид нар зүрх сэтгэлтэй шарах сорвиг олсон байгаа. Тэгвэл тэр шарах сорвиг эдгэж чадах нэгэн байгаа. Тэр бол Есүс Христ байгаа. Тэгвэл энэ бүх зүйлийг шийдвэрлэх боломж өнөөрөө бидэнд байна. Тэгээд та өөртөө шударга хандаад дөрвөн зур гараа өргөд болгоход болно. Бурхны уучлалыг авах хүн байна уу? Тэр гарыг хараад гарлаа, тэр гарыг бас харлаа. Та бүгдийг шудраг байгаад баярлалаа. Өөр хэн нэгэн байна уу? Би тэр
гарыг харлаа. Баярлалаа. Үнэхээр бурхан та бүгдийг уучлах чадна. Би дахиад сүүлийн удаа асууя. Энэ зааланд бурханы уучлалыг авахыг хүсэж байгаа хэн нэгэн байна уу? Тэр хүн та гараа өргөд болохгүй юу? Өөртөө шударга хандахгүй юу? За баярлалаа. Тэгвэл гараа өргөд болгосон хүмүүсийг, зөвхөн гараа өргөд болгосон хүмүүсийг над руу харахгүй юу гэж хүсэж байна. Над руу хараарай. За чин сэтгэлээсээ юу? За чин сэтгэлээсээ юу? За тэгвэл та урыг энэ эндрэг юм дуудаж байна. Санаа зовох хэрэггүй. Та бүрийг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй. Гараад ирэхгүй зөрөгтэй. Бүү санаа зов. Эргэлзэх зүйлгүй. Гараад ирэхгүй.